За та бүхний энэ өдрийн амрыг ирээ. За Баянгол дөрөвдөг зам зэтэгийн хэлтсийн урдсан зэрэглэх ажил хариуцсан зохицуулагч Цагдаагийн Ахмад Отхон Тамир та бүхэнд за төв оронд гарсан зам дээрийн хэрэг зөрчлийн статистик тоон судалгаанд үндэслэн урдсан зэрэглэх ажил аргамжийг зохион байгуулах гэсэн сэдвийн өрөөнд хичээлийг заах гэж байна. Анхаарлаа хандуулна. За тэгэхээр урдсан зэрэглэх ажлыг зохион байгуулах үндсэн гол 5 зорчин байдаг. За тэрний нэгт гэх юм бол зам тээврийн хэрэг зөрчлийн статистик тоон судалгааг бол зайлшгүй судлах ёстой. За 2019 оныхоо нөхцөл байдлыг та бүхэн сайтар судлах ёстой. За энэ дээрээсээ хүн гэмтсэн, хүний амнаас хохирсон, за эд материалын хохиролтой, за мөн одоо гэмтсэн хүмүүсийнхаа нөхцөл байдлаар нь шалтгаан нөхцөлийн хүртэл судлах хэрэгтэй. Гарцтай, гарамтай хэсгээр гарсан юм уу? Эсвэл бол одоо согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврэгчлээ оцсон юм уу? Нөхцөл байдал дээр дүн шинжилгээ бол зайлшгүй хийх шаардлагатай болж байгаа юм аа. За хоёр дахь зүйл гэх юм бол гинтрэг зөрчлөөс урдсан зэрэглэх тухай хуулийг бол сайтар судлах ёстой. Энэ дээрээс бол одоо зохион байгуулах ажил арга хэмжээ, нөлөөллийн арга хэмжээ бол гарч ирнэ. За ерөнхий, тусгай, соёнгийн өөрчлөлт гээд судлах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм аа. За гуравт нь гэх юм бол за урдсан зэрэглэх ажлыг бол зөвхөн одоо зохион байгуулахдаа хяналт шалгалтыг бол эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай. За энэ дээрээс за хослорын статистик тоон судалгаан дээрээс шалтгаан нөхцөл гараад ирнэ. За хурд хэтрүүлэх байсан юм уу? Эсвэл бол одоо гэрэл төхөө зөрчсөн юм уу? Согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн юм уу? Эдгээр зүйлүүдээрээс бол хяналт шалгалтаа бол эрчимжүүлээ явж байгаа. За ер нь бол нийслэл хотод хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хөвчлэн гэрэл төхөө зөрчдөг. За мөн одоо тухайн тээврэгч дотор явж байгаа жолооч зорчигч согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ гудам замын хөдөлгөөнд оролцох тохиолдол нэлээдгүй байдаг. За явган зорчигч гэх юм бол гарцгүй гарамгүй хэсгээр гардаг байгаа. Тэгэхээр энэ тал руу чиглэсэн хяналт шалгалт буюу соёнгийн өргөлөх ажил арга хэмжээгээ бол зайлшгүй зохион байгуулах шаардлагатай болж байгаа юм аа. За дөрөвт нь бол зам зохион байгуулалт. За ер нь бол одоо өвлийн үйлрэлд маш их одоо зам дээр хэрэг хөслөл бүртгэдэг. За хэвчлэн одоо зам орчин галтаргаа агуулгатай. За жолооч нар ус тээврэгчлийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй галтаргаа агуулгатай замд явах, зам орчныхоо нөхцөлөд хурдаа зөв тохируулах зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр та бүхэн бол ерөөсөө ослыг гарсан нөхцөл байдал дээр бол зам орчныхоо нөхцөл байдлыг бол сайтар зайлшгүй судлах бол шаардлагатай байгаа юм аа. Замын эвдрэл гэмтлээс болж гинөө эсвэл замын галтаргаа агуулгаанаас болж гинөө гэдгээ зайлшгүй харах шаардлагатай болж байгаа. За хамгийн сүүлд нь гэх юм бол хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. За нэг дор бол олон нийтэд мэдээлэл, сэрэмжлүүлэх мэдээллийг бол түргэн шуурхаа хүргэснээр ословоороос урдсан зэрэглэх одоо хамгийн гол үндсэн арга хэлбэр болж байгаа юм шүү гэдгийг бас та бүхэн анхаарах хэрэгтэй байгаамаа. За ингээд та бүхэнд 2019 онд гарсан Монгол улсын хэмжээнд гарсан ослын нөхцөл байдлыг бол дэлгэцэн дээр бол харуулж үзүүлье. Монгол улсын хэмжээнд 2019 онд гарсан зам тээврийн осол хэргийн нөхцөл байдлыг танилцуулъя. Зам тээврийн ослын дуудлага 77444, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1276, зам тээврийн осол 25302, амнаас хохирсон 561, хүүхэд амнаас хохирсон 49, хүн гэмтэж вэртсэн 3790, гэмтсэн хүүхэд 744, нийт 24 тэрбум 308 сая төгрөгийн хохирол учирсан. Тухайн одоо гарсан хэрэг ослынхоо тоон судалгааг оноор нь авч үзэх ёстой. За өнгөрсөн оныхоо нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийгээд за эх оныхоо одоо урдсан зэрэглэх ажил арга хэмжээгээ өнгөрсөн оныхоо мөн үетэй одоогийн мөн үе бол харьцуулах зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр хүний амнаас хохирсон ослын шалтгаан нөхцөл дээр нь бол судлах ёстой байгаа. За 2019 оны нөхцөл байдлаар аваад үзэх юм бол нийтдээ 509 одоо осол гарсан. За орон нутгийн замд 390 гарсан байгаа. За нийслэл хотод бол 119 осол гарсан. За ослын нөхцөл байдлаар нь шатраалаар нь аваад үзэх юм бол хамгийн нэг нөмөрт бол одоо сотуугаар тээвэр эрсдлөөдсөн шалтгаан болж байна. За мөн одоо хурд хэтрүүлсэн, за анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон, за зогсоох арга хэмжээ аваагүй. Тэгэхээр бол ерөөсөө тухайн осол гарсан шалтгаан нөхцөл дээр бол дүн шинжилгээ зайлшгүй хийх шаардлагатай. За осол гарсан нөхцөл байдал болгон дээр бол ослын шалтгаан нөхцөл, за зам орчин бүхэл нөхцөл дээр нь бол судлах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр та бүхэн дэлгэцэн дээр бол ослын шалтгаан нөхцөлийг бол яг одоо 19 онд гарсан нөхцөл байдлуудыг нь бол детальч тайлбарлаж харуулъя. Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослыг цаг үе улирал сараар авч үзвэл улсын хэмжээнд гарсан зам тээврийн осол
Хүний амнаас хохирсон байдлыг авч үзвэл орон нутагт 390 тохиолдлоос 430 хүний амнаас хохирч 76.6%, нийслэл хотод 119 тохиолдлоос 131 хүний амнаас хохирсон байна. Зам тээврийн осолд өртсөн хүмүүсийн замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр авч үзвэл 1430 буюу 32.9% нь зорчигч, 759 буюу 17.4% нь жолооч, 2089 буюу 48% нь явган зорчигч, 73 буюу 1.7% дугуйгаар зорчсон байна. Орон нутгийн замд гарсан ослын улмаас 203 жолооч, 173 зорчигч амнасаа алдсан бол нийслэлд гарсан ослын улмаас 88 явган зорчигч амнасаараа хохирчээ. Зам тээврийн ослын шалтгаан. Жолоочийн буруутай үйлдэлээс 97.9% буюу 24741, хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзуур гарц нэвтрэх журам зөрчсөн, игнээ байр буруу эзэлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон, ухрах үйлдэл хийхдээ зам, орчны нөхцөл байдлыг биеэр шалгаагүй. Явган зорчигчийн буруутай үйлдэл 2.1% буюу 530, явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарсан, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гинэтгүйх, хүүхдийг харгалзан хөнгүүгээр хөдөлгөөнд оролцуулсан, замын зорчих хэсгээр явахдаа анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон, бие авч явах чадваргүй согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон, замын нөхцөл техникийн байдлаас 1.1% буюу 31. Замын тээврийн осолд өртсөн хүүхдийн замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр авч үзвэл явган зорчигч хүүхэд 541, зорчигч хүүхэд 236, дугуйгаар зорчигч 42. Замын хөдөлгөөнд явганаар оролцож байсан 23 хүүхэд, тээврийн хэрэгслээр зорчиж байсан 26 хүүхэд амнаас нь ослын улмаас хохирсон байна. Монгол улсын гэмтэрэг зөрчлөөс өршин сэргийлэх тухай хууль 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 8 бүлэг 48 зүйлтэй гэмтэрэг зөрчлөөс өршин сэргийлэх тухай хуулийг шинжилэн батлан 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. 6-гийн 1-ийн 1 ерөнхий, 6-гийн 1-ийн 2 тусгай, 6-гийн 1-ийн 3 нэг бүрчилсэн, 6-гийн 1-ийн 4 соён гэгээрүүлэх, 6-гийн 1-ийн 5 гэмтэрэг зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх. Цагдаагийн алба хаагч зөрчил гаргасан жолооч иргэнд гаргасан зөрчлийн дагуу хуулийн арга хэмжээг зөв тооцсноор статистик дүн мэдээ үнэн зөв гарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ үр дүнгээ өгнө. За тэгэхээр албаагч нар гудам замд илрүүлсэн тухайн одоо дүүрэг юм уу аймаг нийслэлтэй хяналттай эрчимжүүлсэн. За гудам замын хяналтаар илрүүлсэн зөрчил болон зам тээврийн хэрэг өслийн нөхцөл байдал дээр харьцуулт хийж за криминологи судалгаа хийх гэж байгаа. За энэ дээр нэг гол анхаарах ёстой зүйлүүд байна. Тэр нь юу юм бэ гэхээр сүүлийн үед статистик тоон судалгаан дээр урдсан сэргийлэх ажил хангамжийг явуулах гэхлээр тоо мэдээ худлаа гардаг. За тэрний нэг хэлбэр нь гэх юм бол тухайн цагдаагийн албаагч жолооч хоёр хоорондоо харилцан тохиролцдог. Тухайн жолооч хамгаалах бүс зүйгөө зөрчил гаргасан байлаа гэж бодоход бүс зүйгүүдээр нь арга хэмжээ тооцоглохоор нэг оноо хасгаалчлаад за намайг гэрэлтгөө зөрчнөөр арга хэмжээ аваад өгөөч гэдэг байдлаар хоорондоо тохиролцдог. Энэ нь статистик тоон судалгаан дээр урдсан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулахлаа худлаа гардаг. Тэгэхээр энэ дээр албаагч нар сайдар анхаарах ёстой. За үүний дагуу нэг бодит одоо жишээ болгосон бичлэгийг та бүхэндээ бол сургалтаар бол үзүүлье. Ямар Баянболдгийн замын цэгдэг хэлцийн зохицуулагч төслөгч Төлмө. За та ямар зөрчил гаргаснаа мэдэж байна уу? За одоогоос би ямар зөрчил гаргасан сайн мэдгүй. За та өчигөрөнтэй гэж байна. Явган давуу эрэхтэй явган зөрчигчид та зам тавьж өгөөгүй шүү. Зөрчлийн тухай хуулийн 14-7-гийн 38-аар энд 20,000-аар арга хэмжээ аваад зөрчлийн ононоос 2 оноо асуудаг шүү. Тэгэхээр чи дахин болохгүй дахин одоо 2 оноо үлдсэн бол энэ ч асууж юм одоо хэцүү байдаг. Арга хэмжээг нь авандаа. Зөрчлийн тухай хуулийн 14-7-гийн 27 байрлал явах журам зөрчсөн гэдэг танд 20,000-аар арга хэмжээ аваа. За 20,000-аар арга хэмжээ авах. Тэр бол оноо асагдахгүй. Оноо асагдахгүй гэсэн үг. Тий. За тэрнгээр нь авах уу? За тэрнгээр нь арга хэмжээ авлаа шүү танд. Зам тээврийн осол хэрэгээс өрчин сэргийлэх ажлын нэг хүчин зүйл нь зам зохион байгуулалт юм. Зам тээврийн осол хэрэгээс өрчин сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг түргэн шуурхай олон нийтэд хүргэх ажил бол хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай юм а. За тэгэхээр зам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, за зам тээврийн хэрэг өслөөс урдсан сэргийлэх. Иргэд олон нийтэд мэдээллийг түргэн шуурхай хүргэхийн тулд заашгүй хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтраж ажиллах шаардлагатай байна. Тухайн гарч байгаа процесс бусад одоо дүүрэг, газар хэлтсийн одоо орчин дээр ч юм уу эсвэл бол бусад аймагт цагдаагийн тасаг хэсгүүд дээр урдсан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулахын тулд
хэвлэл мэдээллийн байгууллагатай цаг алдалгүй түргэн шуурхай хамтарч ажилласнаар тухайн осол иргээс одоо урьдчилан сэргийлэх бүрэн болцоотой юм шүү гэдгийг бас та бүхэнд хандчихлмээр. За тэгэхээр хичээлийн үндсэн одоо зорилго сэдэв маань бол ерөөсөө л одоо гарч байгаа ослооваар зөрчилдөрөө урьдчилан сэргийлэх ажлаар хэмжээг зохион байгуулахын тулд нөхцөл байдлын сайдар судлах, шилтгаан нөхцөлийн судлах, зам өрчлийн судлах, мөн одоо тухайн одоо дүүргийнхаа нутаг дэвсгэртээр хяналт шалгалтаа эрчимжүүлэхдээ яг аль хэсэг рүү хяналт шалгалтаа эрчимжүүлэх үү гэдэг нь шалтгаан нөхцөл одоо яг энэ ослын дүн шинжилгээнд дээрээс бол бүх зүйлүүд бол гараад ирнэ. За үүнийхээ дагуу хяналт шалгалтаа эрчимжүүлэлт зохион байгуулснаар ослоорын одоо дуудлага мэдээлэл хүн гэмтсэн ослоорын хэрэг зөрчил бол буурах бүрэн болцоотой болж байгаа юм. За хамгийн гол нь энэ дээр цагдаагийн албаагч маань тухайн зөрчлийг илрүүлэхдээ хуулийнхаа дагуу зүй арга хэмжээ тооцох. За зүй арга хэмжээ тооцсноор тухайн одоо ослын статистик судалгааг одоо эхний 1-р улирлаар аваад үзэх юм уу, хаагчлаар аваад үзэх юм уу, эсвэл жилээр аваад үзэхэд одоо урьдчилан сэргийлэх ажлаар хэмжээг дүн шинжилгээ хийсний үндсэн дээрээс зохион байгуулах бүрэн болцоотой болж байгаа. Албаагч одоо буруу зөрчил дээр нь хуулийн өөр зуалтаар арга хэмжээ авсан нь эцэстээ за 1-р улирлаар байд юм уу, сараар байд юм уу, хаагчлаар байд юм уу, жилээр урьдчилан сэргийлэх ажлаар хэмжээг зохион байгуулахад за үр дүн гарахгүй юм нөхцөл байдал эрсдэл үүсэх учраас энэ дээр бол албаагч нар мань сайтар анхаараарай гэдэг хэлмээр байна. За ингээд сургалтын нэвтрүүлэгтээ амрагдсан та бүхэнд баярлалаа.